За бүгдд нь өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Энэ бичлэг үзэж байгаа цаг мөчийн мэндийг хүргье. Энэ удаа болохоор ад үзэгдэх зориг гэдэг номыг уншсан байгаа. За энэ ном маань нэгэн философч эрхэм буюу нэгэн залуу хоёрын тухай гардаг. За залуугийн хувьд бол би өөртөө маш юм дутуу өөртөө итгэлгүй дандаа ингэж өөрийгөө шүмжилдэг нэгэн байгаа. Тэгээ хүн бол өөрчлөгдөх боломжгүй гэдэг байр суурьтай. Философийн хувьд бол хүн өөрөө хүсэх юм бол өөрчлөгдөх боломжтой гэсэн ийм номноос та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За хамгийн нэгдүгürt нь юу гэхээр чи бусдын бодлоор амьдрах албагүй гэж бичсэн байсан. За бусдын бодлоор амьдрах албагүй гэдэг нь юу вэ гэхээр бид нар хэн нэг намайг юу гэх бол ийм нэг бичлэг хийжүүл хэн намайг юуг хэлчих бол ийм үг хэлжүүл хэн нэгэнд би ямар харагдчих бол жишээ нь би нэг хувц өмсгтөө хүртэл за би өнөөдөр ямар харагдж байгаа бол энэ хүнд ямар харагдж байгаа бол гэдэг юм уу. Зарим үед яг тийм бодол байгаад байдаг. Тэгэхээр хэн нэгний тэр бодлыг өөртөө тэгж авч тийх хэрэг ердөө байхгүй байна. Тэр хүний харж байгаа үнцүү зөвхөн тэр хүний өөрийнх нь л харах үнцэг юм байна. Таныг юу гэж хэлэх нь бол тэр хүн тийм чухал биш юм байна. Харах үнцэг нь тэр хүн таны тэгж харж байгаа юм байна гэдгийг ойлгосон. За хоёрдугаарт нь болохоор ад жаргал бол сонголт. Ад жаргалгүй байгаа нь таны өөрийн сонголтоо гэж бас бичсэн байсан. Тэгэхээр бид нэр ад жаргалтай амьдрах, ад жаргалгүй амьдрах гэдгээ өөрсдөө бас сонгох юм байна. Өнөөдөр сайхан байх уу, маргааш гэдгийг бас ойлгосон. Тэгэхээр та бүхэн маань өөртөөхөө ад жаргалтай амьдрах, өөрийнхөө амьдралын бүтээгч нь та өөрөө юм байна шүү гэдгийг мөн энэ дээр ойлгосон. Тэгээ ад жаргал гэдэг зүйл гэхдээ гаднаасаа биш дотроосоо гарч ирдэг зүйл шүү гэдгийг энэ ном дээр мөн хэлсэн байлээ. Тэгэхээр та бүхэн маань дотор байгаа тэр сайхан зүйлийг илүү тод болгож, илүү ад жаргалтай байх нь та бүхний бас сонголт юм байна гэдэг энэ ном дээр мөн бичсэн байсан. Тэгэхээр та бүхэн маань өөрийгөө өнөөдөр яг яаж харах сонголт нь хүртэл бас танд байдаг байна. За 3-р нь болохоор өнгөрсөн биш одоод байх нь чухал гэж бичсэн байсан. За өнгөрсөн гэхээр юу вэ гэхээр бид нар өнгөрсөндөө айгүй их зурлалт штэ. Өнгөрсөнд би тэгж алдаад, өнгөрсөнд би ингээд, өнгөрсөнд би тэгжсэн даа гэд дандаа нөгөө өмнөх зүйлдээ ингээд зурлаад байх юм бол бид нэр хөгждөггүй, тэр байрнаасаа хөдөлдөггүй, гацаатай хിവэрэ байд юм байна л да. Харин та тэр зүйлээ дээр фокуслохгүй өнөөдөр ямар байгаа вэ гэдэг дээрээ товлорч өнөөдөр би ад жаргалтай байна уу, өнөөдөр би сайхан байна уу, өнөөдөр би сэтгэл ханамж дүүрэн байж чадж гин үү гэдэг дээрээ төвлөрч ажиллаж амьдрах нь чухал юм байна гэдгийг бас мөн ойлгосон шүү. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн өөртөөгөө бас хараад ажиглаад нэрээ би чинь тэр өнгөрсөндөө хэр зуралдаг хүн билээ, өнгөрсөндөө их зуралдаад байх тусам бид нар ингэдэм байна гэдгийг та өөр дээрээ бас ажиглаад нэг үзээрэй. За дахин нэг ойлгосон зүйл нь маань юу гэхээр амьдрал бол бусадтай өрсөлдөх явдал биш ээ. Хэн нэгэнтэй өрсөлдөх зүйл бол амьдрал биш ээ гэж бичсэн байсан. Тэгэхээр та хэн нэгэнтэй өрсөлдөх биш зөвхөн өнөөдөр байгаа өөртөөгөө л өрсөлдөх нь маш чухал юм аа. Өнөөдрийн насан жаргалтай би өрсөлдөж өнөөдрөөсөө маргааш нэг алхам илүү байхтал энэ амьдралын утга учир, энэ амьдралын сайхан зүйл мэдрэгдэм байна. Тэгэхээр тэрнээс биш бусдад өрсөлдөж, бусдад сайхан харагдах гэж амьдрах нь тийм чухал биш юм байна. Бусдад та өрсөлдөж ингэж байх ямар ч хэрэггүй гэж бас бичсэн байлээ. За тэгээд дараагийн хамгийн сүүлд ойлгосон зүйл нь болохоор өөрийнхөө амьдрах зоригтой байх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Бид нэр өөрийнхөө амьдрах, өөрийнхөө амьдрах гэдэл яриад байгаа штэ. Тэгэхээр яг өөрийнхөө амьдрах гэдэг нь юу юм бэ? Өөрийнхөө байснараа хүн яа гэм гэхээр хамгийн наазах нь бид нэр өөрийнхөө байж чадсанараа тэр хүсэл мөрөөдөл юм уу мөрөөдлөө биелүүлж чаддаг. Мөн түнчлэн өөрийнхөө байснараа илүү өөрийгөө нээж дэлгэрүүлж чаддаг. Мөн түнчлэн бид нэр өөрийнхөө байснараа сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлийг мэдэрдэг. Тэ хин нэгний ламтан биш тэр өөрийнхөө яг байгаа даал сэтгэл ханамжтай амьдрах нь маш чухал юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгээ өөрийнхөө амьдрах бас зоригтой байх маш чухал юм байлээ шүү гэдгийг дахин ойлгосон. Тэгээ миний яг энэ зүйлийг ойлгоход бас нэгэн тусалсан зүйл бол Супер Жамп сургалт маань байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн яг энэ зүйлүүдийг илүү сайн ойлгож, илүү өөрийнхөө бас дараагийн төвшөнд хараад нэг үзээрэй гэж хэлмээрэн. Тэгээ дараагийн бичлэгээрээ бүгдөө дахин уулзцаая.